Нэг мэрэгэн хүн асууж байсан юм гин л дээ. Чамд нэг өдөр ингээд 5 охин сэтгэлээ илчилнэ. Гэвч тэдний 4 мангаас нэг нь чиний заяаны хань. Чи тэр дундаас яаж өөрийнхөө хайртай хүнийг сонгож чадах вэ? За сайн байцгаана уу? 2024 он буюу энэ жил гарсан Koibami Shoujo гэх Япон нэртэй хайр идэгч охин гэх мангаг та бүхэнд товч бөгөөд тодорхой ярьж өгөхөр бэлтлээ. За тус манга маань болохоор Kyo гэх нэртэй Жиринэку сургууль дэлсэж буугаар эхлэх бөгөөд гинэт нэг охин араас нь мөрөндөн хурч дууддаг. Маа залууч тэгээд яана юу хийж гисэн бэлээ гэж эргээл харсан чинь нэг охин зангиаг нь янзлаа өгдөг хөхгүй те. Яг нэг тийм ихнэр нөхөр шиг. За тэр дууч яах вэ? Kyo маань Сандра дээрч муураа зогсож байтал нөгөө охин нь Kyo тандаж сургуулийн ихний өдрөөс зэмцгэр байхгүй болохгүй гэж хэлж яваад өгдөг. Хичээлч дуусаж маа залуу сургуулийн дэлгүүрээр ингээд газар үзээ алхаж байгаа болтой явжсэн чинь хажуугаар нь зөрсөн хэсэг охид өө чи тэр нэг сургуулийн домгийг мэдэх үү? Эндхийн лангуунаас тогтоо авч хайрын захиа өгвөл тэр хайр нь биелдэг гинлээ гэл ярихын сонсд юм аа. За юу гэж л тийм юм надад ингээд тохиох вэ гэл эсгэрцэн ангидаа ороод ингээд ширээн дагуура гараа оруултал. 4 загтал унаад ирнэ. Яман ингээд ширээний дотор байсан бүх загтлуудыг уншиж нөгөө охтуудтайгаа товлсон газар урт нь очиж уулзахаар болдог. Хамгийн ихэнд оцсон охин болохоор Цукимори Мамори гэх нилээдгүй спортлог сэргэлээ охин байдаг. Араас нь Хино Кабори гэх охин орж ирэх ба та нар хэрвээ ингээд аним үздэг бол харваа чи цүн дээрээ тийм үсээ хоёр увацсан охин байх болно. Түүний араас Митобе Маго гэх тэ яаж чарсан Гяро байгаад байгаа юм л да энэ охины ярьж байгаа байдал хувцсан. Тэгэхээр бид нар энийг зүгээр Гяро гэдээ дуудчихад хангалттай байх. Тэрний араас харин Тис өөр төрлийн охин болох Кисарагийн Моша гэх охин байх үед айлч цөхөөс нь гарсан баян айлын тийм хүмүүжил сайтай охин гэдэг нь харагданаа. Эдгээр бүх охид Кёгоос бүр ямар ч ялгаагүй надтай үерхээч гэсэн асуултыг асуух өгөөд маа Кёоч тэгээд ганцаараа бантаач гэх юм уу ичээч гэх юм уу 0 доошаараа сууж яадаг заяа. Маа залуу болохоор дотроо те одоо бодож байгаа штэ. Яагаад ч юм байх боломжгүй те. Тоглоом байхаас айлахгүй одоо яах ёстой вэ гээл ингээд тийм ичингүүрээ сууж ятал гэнэт дээрээс нь те нэг хөгшин ах чамд тусламж хэрэгтэй юу миний хүү гэд хараа зогсож байна. Тэгэл эн чи одоо ямар ч хүн ингээд те ингээд 0 сууж исэн чи дээрээс нь хүн хараад байвал точин үстэй эн чи. Маа залууч бүр яг тэгэл гач донтон авраарэ туслаарэ гээл бөө юм болноо. Энэ үгнийг Койва Зурай Кен гэх ба сургуулийн биологийн багш ажээ. Тэгээд чулууг манай хүнд ингээд 4 охин ингээд хайр хэлчихснэг мэдээд байдаг заяа. Чамд сая 4 охин хайр хэлчихсэн үү? Би мэдчихэж байгаа шүү гэсэн зараа гаргана. Маа залууч гайхсан та өгнөөс ингээд асуу штэ. Та яаж ингээд надад 4 охин хайр хэлчихснэг мэдээд байна. Далдыг хардаг далай лам биш. Та далдыг хардаг далай гац донтноо гэдэл. Маа өвгөн болохоор сурагчид хайраа илчилж болох бүхий л газрууд очиод нуугдцсан ингээд бичлэг хийсэн зогсчихдаг заяа. Эвгүй байгаа сте. Тэгээд манай Кёг ингээд нэг өрөөнд дагуулж орох ба тийм аргахан өрөө тийм бичлэг явуулаад эхэлдэг байхгүй юу? Яг юу бичлэг вэ? Амар ингээд сонирхол үүдсэн чинь хоёр сурагч юу бол гарч ирээд үнсэлцээл эхэлж байна. Маа залууч тэгээд нүд мүдээ дараад юу ч ойлгохгүй зогсчихсон чинь генет эмхтэй эрэгтэйгийн амнаас нэг тийм цус ч юм уу юу яг нэг тийм шингийн юм ингээд сороод эхэлдэг байхгүй. Амнаасаа юм сорволсон эрэгтэй ингээд газарт юу л унаад өгөх ингээд маа залуу ингээд айгаалтай юу болоод байгааг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэсээ багш нь тайлбарлаж өгдөг л доо. Энэ чиний харсан эмхтэй бол хайр идэгч мангас юм аа. Энэ багш яг өөрөө хий юм бэ гэхээр угаасаа ийм хайр идэгч мангасуудыг судалдаг хүн байх бай. Энэ сургуульд шинээр энэ жил 4 хайр иддэг мангас охид ингээд шилжиж ирнэ гэсэн мэдээллийг авангуудаа багшийн дүрд ороод тэгээ сэтгэлээ илчилдэг ингээд газрууд ингээд хүлээжсэн байгаад байгаа байхгүй юу? Араас нь тэгэлхэн хөгшөөх асууж байгаа байхгүй юу? Миний хүү ингээд ер нь дурлаж байсан удаатай юу гэсчил. Тэгээ маа залууд угаасаа юу байх вэ те? Охинтой үерх нь битгий л баг. Сая зангиаг нь ялж өгөхөд сандарч твдэд байсан хүн байхгүй л гэж шулуу хэлж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол ингээд хайр идэгч мангасууд хамгийн их хүсдэг зүйл нь болохоор хүний анхны хайр юм гин л дээ. Тиймээс л илсэн өдрөөс хойш шууд 4 охин манай залуудаарээс сэтгэлээ илчлээд ерөнхийдөө бол хэн төрүүлж идэх вэ гэдэг дээр уралдаа л байхгүй да одоо. Тэгээ анхнаар нь идэх гээд байна шүү дээ. Тэгээд Ма Кёгийн ганц хийж болохгүй зүйл болохоор энэ охтуудын нэгэнд нь дурлаж болохгүй заяа. Хэрвээ буцаагаа дурлчих юм бол Ма Борогийн хайрыг идээд ахиж хизээч хүнийг хайрлаж чадахгүй болно гэсэн.
Маа залуу чинь тэгэл цандраад бүр эднэрийн бүр хинтээж ярихгүй тэгэл гүүгээл гутлын шүгэгээл нээсэн пад те ахиад нэг загтал. Тус захианы эзэн болохоор хэрвээ та нар санаж байгаа бол ихэнд манай Кёгийн Зангиагийн янзалж өгдөг Канасэ Баку гэх охин байна. Манай ангид хүрээ дээрээ чамд хэлэх юм байна гэсэн загтал байна. Маа залууч тэгээд тэнийг юм шиг гүүгээд очтгийг нь би ойлгодоггүй л дээ. Гэхдээ манга учраас бид үргэлжлүүлэх ёстой. Би ясан бол хизээч тийм сонсныхаа дараа очихгүй байсан учраас үнийг хэлж байгаамаа. Та нар ерөөхдөө юу болохыг таамаглаж байгаа үстэй те. Тэгээд та нарын зөв. Манай залуудын сэтгэлээ хэлчихлээ. Гэхдээ бусад октодоос ялгаатай энэ Канасаа ингэ чичрээд идэг заяо. Тэрийг ингээ манай залуу анзаарчдаг. Хөөрхөн байгаа үстэй. Ингэснээр манай залуу 5 охины дундаас өөрийнх нь жинхэнэ айрыг олох адармаатай төвх үүгээр эхэлж байгаамаа. Баяр хүргэе. Чаптер солигдох үед Кей өвгөн манай залуутай ярьж байгаа эхлэх бөгөөд миний хүү ингээд 5 охиндоо болцоод явах хэрэгтэй. Тэгээд бас дууг нь хураачаараа гэдэг. Кёч яг хинтээ болцохоо мэдэхгүй нөгөө 5 охин дээрээ гүлийгээд яваад очтол нөгөө 5 нь чи тэгвэл бидэнтэй ингээд ээлжээр болцоочаачтай гэснээр нөгөө охтууд нь хайж чулууд авахар болдог. Кёч тэгээд буцаад өвгөн дээр ирдэг өгөөд тийм нэг яг үхсэн царай энэ царайг хардаа та нар яг ийм царай гаргаж байгаад болцоонд яг юу ийдэг юм бэ гэж асуудаг. Хаашаа явах вэ? Юу хийх вэ? Юу хичнээн зардал гаргах вэ гэд маа буруу бараг дараагийн 3 жилийн болцооны төлөвлөгөө гаргацсан хүрээд ирнэ. Маа Кё болохоор энэ дундаас ялчгүй л өөрийнхөө заяаны ханыг олох гээд байгаа учраас зориг шулуудан болцоонд явахаар шийднэ. Манай залууг ингээд болцоонд явахаас өмнө өвгөн тийм алтан зөвлөгөө өгдөг заяо. Тэр нь одоо яг ямар зөвлөгөө юм бэ вэ? Энэ хайр идэгч охтуудын хил нь ийм 2 багтсан байдаг. Одоо ингээд та нарын дэлгэсэн дээр харж байгаа шиг 2 багтсан байгаа заяо. Залуугийн гол зорилго болохоор болцооны үеэр тэр охтуудын хилийг нь харах. Тэгжиж өөрийнхөө хайр тууныг олно гэсэн үг. За ингээд 5 дахь өдөр уу хамгийн ихний болцооны өдөр болж манай залуу сургуулийн үүдэн дээр очтол хамгийн сүүлд ангидаа сэтгэлээ хичээлдэг охин болох Канасаа зогсож байна. Нөгөө охин нь болохоор юуны л духан төрөхгүй манай залуугийн гараас атгаад байгаа байхгүй. Маа залууч тэгэл бүр те яаж сандрахыг та нар бүр төсөөлж байгаа үстэй. Яг ийм энэ царийг нь харалдаа та нар. Яг л ингэж сандарсан байдалтай хоёул цогтой ингээ алхаа явдаг байхгүй. Яг энэ үеэр манай залуу өвгөн багшийнхаа сургаалыг дагаад үргэлж ингээд амруу нь хараад байдаг. Тэгснээ хоёлаа хаашаа явах вэ гэж асуухт нь хоёлаа ингэ те бүүргэр идэх үү гэж. Бүр бүүргэр штэ. Канасаач тэгээд бүүргэр идэхэрийн зөвшөөрөөд хоёлаа хамт бүүргэр идэхэр явж байгаа байхгүй юу? Яагаад ч юм гээд тийм те заяа нь харьсандааш тэрүү бурхан тоо хоёр битгий бүүргэр идээч гэдэг тэрүү бүх газрууд нь хаалттай. Манай хоёр ч бүр яг л төөрцөн байдалтай хаашаа явах вэ нэ тэр гэжсэн чи азар нэг бүүргэрийн газар таардаг. Кёч бүүргэрээ авчгаад те ширээ рүүгээ буцаж явж байтал заяа нь харьсан те хоёр бацаан хажаараас нь ирээд мөрөгч байгаамаа. Манай Кёч нүрээрээ пад хийж унаал. Хамаг хоол нь хазар ам дээр нь наалтаал. Хүмүүс хажуунаас нь энэ одоо юу гэж азгүй бацаан бэ? Ямар заяа нь харьсан амтан бэ гэж байж идэл. Хаанаас ч юм бэ Канасаа гарч ирсэн ээ. Залуугийн царайн дээр байгаа тэр нэг соосоос нь долоож орхино. Хамаг колон банданд тусаж хоёлаа хөдлөлцөө тарих замдаа чи юунд дуртай вэ? Хоёлаа дараа нь юу идэх вэ гэд нэг хөөхөн юм ярьж байтал гинт Канасаа Кёг нэрээр нь дууцнаа. Чи намайг хайр идэгшиж бодоо юу гэж асуучдаг. Бүр шок үсттэй эн чи одоо юу хайр идэгч энэ охин одоо тэ яаж мэдээд байна энэ. Хэсэг хамт урагшаа алхаж байснаа Канасаа нэг газар очиж зогсноо. Хэрвээ чи үнэхээр сонирхож байгаа бол би чамд хэлээ харуулж болно гэж хэлдэг. Чаптер солигдох үед Канасаа жоохон хол газар очиж суусан байх боловч түүний хилэн битгий л царайж харагдахгүй. Кёч гайхсандаа ингээд Канасаагаас асуун заяа. Чи одоо ингээд яаж энэ мангасуудын талаар мэддэг юм бэ гэсэн чинь Канасаа бодж уужсэн аа. Тэр бол миний дуртай ютубер үздэг болохоор би жоохон таамаглаад буудсан юм аа гэж хэлждэг байхгүй юу? Яаж идэх юм бэ те? Нотлохоо хаана вэ? Вэр. Канасаа тэгж уснаа манай залуураа жоохон мошилцсон инээснэ. Тэгвэл чи яаж энэ мангасуудын талаар мэдж байгаа юм бэ гэж асуучдаг. Маа Кёч тэгээ бандсандаа ингээд бүхнээ ярьцсан өө. Сургууль 5 охин сэтгэлээ хэлчихсэн тэдний 4 мангас байгаа гэд бүхнээ Канасаад ярьцсан бүр. Тэгтэл Канасаа тэгэхээр чи бид 5-ын дундаас нэг жинхний сонгох юм байна те. Хэрвээ би чамд өөрийгөө жинхэн гэж хэл чи итгэхгүй гэж сунаа. Маа Кёч тэгээд охинтой харьц үдсэн юм биш шууд. Алив хэлээ харуул гэж юу гэж л хэлэх үү те. Хэлнэ гэж одоо юу та нар хэлэхгүй заяа. Манай хоёр цогтой сууж байгаа зөндөө хөөрх юм ярин заяа. Тэр дундаас онцлог хамгийн гоё үүлгэрвэл Кёгийн хэлсэн хэрвээ би хүнтэй үерхээр бол заавал гэрлэх хүнтэйгээ үерхнэ гэсэн өгүүлбэр байдаг. Тэдний ч халуухан яриа дуусаж Канасаа Кё хоёр салахтаа Канасаа Кё руу хандаж би чамд хайртай гэд цаашаа ялахдаг. Тэр үед бидэнд ингээд Канасаагийн бодлыг харуулах өгөөд хайр бол энэ дэлхийн хамгийн сайхан зүйл. Энэ жаргалтай, гонигтай,
Тэгээд хамгийн амттай зүйл гэснээр энэ chapter дуусч байгаамаа. За ингээд манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Та хэрвээ энэ бичлэгийн үргэлжлэл болон өөр олон бичлэгийг үзхийг хүсвэл манай сувагт subscribe даш нэг дээрээ. Тэгээд шинэ оны мэд.